Авилга хээл хахуул, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал зэрэг шудраг ус зүйлстэй ямар аргаар хэрхэн тэмцэх вэ? Шудраг байдал ёс зүйг бэхжүүлэх, хөндлөнгийн хяналт, олон нийтийн оролцоо зэрэг олон арга зам байдгийн нэг нь ил тод байдал юм. Ил тод байдал гэж юу юм бэ? Хүмүүс ярьдаг да. Хууль бус зүйл хөшигний ард болдгоо гэж. Хуулиар нууцласнаас бусад бүх зүйл нээлттэй ил тод байвал хулгай хийх боломж гарахгүй. Нөгөөтэйгүр ил тодор асуудлаа ярьж шийдсэн төрийн алба цэвэр тунгалаг байж иргэдийн итгэлж нэмэгдэн. Бас төрийн үйл ажиллагаанд элдэв хууль бус, ёс зүйгүй, шудраг бус зүйл гарахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих нөхцөл бүрдэн. Төрийн байгууллагад үйлчлүүлэхээр очих тухайн үйлчлэгийг хэрхэн авах талаар мэдээллийг хаанаас, аль албан тушаалтнаас авах нь ойлгомжгүй. Хүнд сурталтай бол үйлчлүүлж буй иргэд бухимдал бий болдог. Үйл ажиллагаа нь тодорхой, ямар материал хэрхэн бүрдүүлэх нь ойлгомжтой. Ямар хүн танд үйлчлэх нь тодорхой, найрсаг, соёлтой үйлчлэгээтэй байгууллагаар үйлчлүүлсэн ямар ч хүн сэтгэл хангалуун байна шүү дээ. Мэдээлэл нь ил тод байснаар төрийн үйлчлэгээний чанар хүртээмж дээшлэн. Төрийн байгууллага албан тушаалтан хариуцлагатай болно. Төр иргэдээ сонсдог болно. Иргэдийн төрд итгэх итгэл дээшлэн. Тэгэхээр иргэд олон нийт ямар мэдээлэл авах боломжтой вэ? Төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, төрийн байгууллагын хүний нөөцтэй холбоотой мэдээлэл, төрийн байгууллагын төсөв санхүүтэй холбоотой мэдээлэл, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчлэгээ худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл, төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдээллийг иргэн олон нийт авах хэрэгтэй. Гэхдээ бүхэл мэдээллийг ил тод байлгээд өгч болох уу? Төрийн байгууллагаас өгөхийг хориглосон мэдээлэл нь хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцын талаарх мэдээлэл, хяналт шалгалт явуулах үүрэг бүхий байгууллагад шалгагдж байгаа асуудалтай холбоотой мэдээлэл, төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд тусгагдсан мэдээлэл, төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж шудраг өрсөлдөөн, зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор нууцлж хамгаалсан мэдээллүүд автдаг байна. Танилцсан болон олж авсан мэдээлэлээ иргэн байгууллага түгээх, ашиглах дан үндсэн хууль бусад хуулийг зөрчихгүй байх. Хувь хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй биш үү дээ.